чё? Это чё такое? За дэлхийн аваргын шүүгийн дөрвийн эхний тоглолт болж дууслаа. Испани Францыг 2-1 харьцаатай болгож явлаа. Миний хоолоо яг өвдсөн. Лэн хэй багсны Harry Kane шиг болсон байгаа шүү. A crazy game. We had to fight. We had to find something. Yeah, I've just been sitting there. I can't really talk, but yeah, all the occasion, the team, everything against us. Ямар галзуу тоглолт болоо. Тоглолт болгоны галзуу гэж яриад байгаа мэдээж өөр юм маягаар те. Өмнөх хүчлэн дээр ярьлаагүй лөө. Тэгэл энэ Франц, Испани хувьд бол нэлээд болгоомжтой тийм олон гоолтой тоглолт болохгүй байх гэж байсан. Ер нь тийм боллоо. Гэхдээ маш том нэг сюрприз байсан юм бөхөр. Энэ дэлхийн аваргаар Испани бол маш сайн хамгаалттай орж ирсэн. Бельгик дээр анхны гоол алдсан. Ингэж орж ирсэн. Гэхдээ Франц дээр бол одоо тэгж хамгаална гэдэг бол өөр те. Испани бол одоо юу байгааг учраас Хулагов байсан учраас гэдэг зүйл мэдээж байсан. Яаж Францын одоо тэр аимшигтай товтлогыг зогсоох вэ гэдэг юм мэдээж яригдчихсэн. Испани хувьд энэ тоглолтын хамгийн том сюрприз гаргалтай юм бол сайн хамгаалтай баг угаасаа гэхдээ бүр үнэхээр зогсоолоо бүр байхгүй боллоо. Guardians сонин дээр бас айгүй гоё битсэн байсан. Одоо Mbappé-г бүр ингээд амьсгалах агааргүй болголоо гэж тий бол битсэн байна лээ. Тэгээ тэрнтэй бол яг санал нийлэхээр бүр Mbappé, Olise, Dembele хэнийг ч ерөөсөө өөрсдийн тоглолтоо гаргах тийм юугүй орон зайгүй болгож агааргүй болгож тий ингээд шахаж бодоо олголоо. Тэгээд хамгаалт бол үнэхээр супер байлаа. Хин Pau Cubarsí, Emerick Laporte тэгээд хин ялангуяа Cucurella энэ тоглолтод Cucurella бүр үнэхээр гайхалтай супер үнэхээр супер тоглолтог бол үзүүлэлээ. Родри голд бол галзуу байлаа. Fabian Ruiz яагаад Fabian Ruiz-ийг бүтэн удирдлагчингаа гэмтэлтэй байсан тоглогч гэмтлээс нь эренгүүт эхний тоглолтод Pedri гарсан шүү дээ. Тэрнээс хойш яагаад Fabian Ruiz-ийг шууд гаргаж ийн вэ? Байнга гаргаад байна вэ? Яагаад супер тоглогч Pedri яагаад суулгаад байна вэ гэдэг энэ дээр л яг харагдаж байна л да. Илүү сууж хамгаалж байгаа хамгаалтыг задлахад бол Pedri мэдээж хэрэгтэй. Гэхдээ өөр төрлийн тоглолтын дээр бол одоо Fabian Ruiz бол эсрэг багийг нурааж байгаа байхгүй тий. Родри бөмбөг барилт галзуу, тасалтууд галзуу. Тэгээ дээрэс нь хоорондын ойлголцол бол супер байна. Pedri нэмж орж ирсэн сүлд. Гэхдээ Pedri бол яг өөрийгөө дахиж харуулах нэг тийм амар хугацаа бол байсангүй. Том боломж бол яг үндэ гараагүй Францад. Сүүлд яг Unai Simon урагшаа гарч ирж бөмбөг тасалсан. Unai Simon урагшилсан байхад яг юу яаж болох байсан баг. Desiree Doué авчаад хоосон хаалга руу зайнаас зөхөх гээд айгу удацсан. Тэжнээс яг нэг тогтоочоо шууд зөксөн бол оновчтой зөксөн бол орж болох байсан байх. Тэр бол явж тэгээ баг Францын ганц боломж байсан. Тоглолтын дараа стат харж хахад 1.3 XG бүртгүүлсэн байлээ Франц. Тэгэхэд Испани 1.6 XG бүртгүүлсэн. Тэгэхээр хэд дахин илүү давтсан гэдэг нь бол тийч харагдаж байна. Lamine Yamal 19 настай. 2 өдрийн өмнө 19 нас хүрсэн тоглогч бүр угаасаа л 16 таа байхаас нь гайхаад жим амар жоохноос юм байж болт юм уу гэж ярьж байсан. Одоо 19-д Францыг бол үнэхээр зовоолоо штэ нэрээ бүр. Яа штэ үсээ зулгаалаа штэ Францын хамгаалтыг. Францын хамгаалтыг үнэхээр зовоолоод арчлалаа бүр супер үнэхээр супер. Lamine Yamal одоо матч фитнесэнд дөнгөж орж байгаа нь энэ штэ тий гэмтэлтэй байж байгаа. Тэгээд одоо улам сайжраад илүү одоо биеийн хүчин тоглолтод бүр сайжраад голын оролцоонд бүр нэмэгдээд тий ингээд ирэх юм бол энэ тоглогчийг дийлнэ гэдэг бол нэрээ үнэхээр хэцүү харагдаж байна. Дамжуултууд, гүйлт, хууралт, мэдрэмж тий бүр зүгээр толгойн өвчин болж байна. Франц талаас төвийн хагас дээр яг үнэндээ дийлсэнгүү за муу байсан гэхээсээ илүү муу байсан. Одоо Ямал алж гин гээл тэгж чинь тий Cucurella ч юм эдгээр мундаг байлаа гэж ярьж байгаа. Одоо юу Францын супер товтлогоог унтраалаа гэж байгаа мөртлөө тэр товтлогоо тэр одоо Францын тоглогчид Франц муу байсан төвийн хагас муу байсан гэж ярихад бас айгүй хэцүү байгаад байгаа байхгүй. Франц яг сая муу байсан үгээр бас үгүй. Тэгэхээр ерөөсөө зүгээр би бол Францыг муу байсан гэхээс илүү Испани бүр давуулан биелүүлсэн супер хамгаалттай байлаа. Энэ баг зүгээр нэг ганцхан гол алдчих ирээгүй маа. Үнэхээр мундаг хамгаалтай байгаа учраас нэг ч гол алдахгүй ирсэн юм аа гэдгээ баталж харууллаа. Түүнээс биш яг ерөнхийдөө хүмүүс жоохон сул багуудтай тоглосон болохоор одоо гол алдаагүй ирсэн гэдэг нэг юм ойлголт хандлт бол байсан шүү дээ. Тэрийг бол үгүй маа гэдэг одоо дэлхийн номер 1 товтлооны эсрэг үзүүллээ. Баркола, Mbappé, Olise, Dembele гэж гарсан. Тэгээд Doué орж ирж байгаа, Шерки орж ирж байгаа. Doué Шерки яг үндэ юу ч хийсэнгүй. Doué тест ганц нөгөө нэг түрүүн ярьсан боломж байсан. Тэрнээс өөр боломжгүй тоглолт боллоо. Тэгээ үнэхээр л одоо гарын сурч те амьсгалах орон зайгүй л болголоо. Тэр бол үнэхээр гайхалтай. Тэгээд Испаниг одоо ийм классик Итали шиг хамгаалаад байгаа, суугаад байгаа биш байхгүй юу. Гэхдээ одоо хамгаалж тоглож байгаа гэж одоо тодорхойлохоосоо илүү сайн хамгаалж тоглосон гэх юм уу одоо тоглолтын фокус нь хамгаалт биш.
биш те бүр сууж одоо тэгж хамгаалаагүй. Гэхдээ хамгаалалт нь гайхалтай байсан гэж ер нь хэлвэл илүү зөв болох болов гэж би бодож байна. Мбаппе сүүлдээ бүр аргаа барлаа шүү дээ. Тэнцээ зайнаас зөхөж хүртэл үзсэн те. Олисээ зөхөх цаа гарсангүй Дембеле. За өстой муу гэж бүр яг хэлж болохоор тогсон бол Дембеле байла. Ямалын пенальтан дээр тэрхийн одоо Лукадин тэр туршлагатай тоглож 30 гарцсан тоглож олон том багуудад олон өөрлөлт тоглож исэн тоглогч. Тим амир өдүүлэг гэхээр нь хайшин зүгээр мэдрэмжгүй те. Тим алдаа гарганадаг бол үнэхээр одоо байж боломгүй юм баггүй энэ хэмжээнд бол Ламин Ямал бол угаасаа тэр том ойгоод ирсэн бөмбөгдөр өсөрж очих нь ойлгомжтой байсан. Дин бол маш том тим алдаа бол гаргасан. Дахиад Дин тараас нь хийдэд сандраад амжсан шүү дээ. Тэгээ орж ирсэн. Микел Ойрсабал пенальтыг бол гайхалтай амжилттай гүйцэтгэсэн. Клуб шигшээ өрөөндөө ингээд сүүлийн 6-7 пенальт амжилттай болж байна. Мэргэжлийн карьертаа тогсон 6 финалда бүгдээр нь голдчихсан. Одоо дахиад нэг финалд гараад ирлээ. Тэгэхээр одоо энэ финалда Микел Ойрсабал голдохгүй юу? Би одоо гайхуулж байгаа биш зүгээр л нөгөө нэг юу гэдэг утга надад сонирхолтой байсан гэдэг утгаар зүгээр дэлхийн аваргын өмнө Анрид дээр нөгөө хүмүүсээс яриа авсан. Тэрэн дээр ингээд дэлхийн аваргын янз бүрийн асуултууд донд нөгөө дэлхийн аваргаар онцлог тоглогчд юу байгаа вэ гэдэг жисэн. Тэрэн дээр би Испанаар яг мэдээж Ямал бол анхаарал татсан ойлгомжтой тий тоглол зүгээр. Гэхдээ супер тоглох сюрприз барих тий одоо чухал гэдэг утгаараа амин гол тоглогч авах юм бол Микел Ойрсабал шүү гэж би бол US-ийн Францаас Олисе Аргентинаас Хулиан Алварес тэгээд Микел Ойрсабал гэжсэн. Тэр яг тэр мэдрэмжийг бол амар гоё давуулж болж чадчихээн. Ойрсабал үнэхээр супер юм аа. Ойрсабалын хувьд бол зингэлдэх бол тэр чигээр алгадчихад Ойрсабалыг суулгасан. Сүүлд Педро Порро хийсэн. Дани Олмогийн одоо өөр дээр нь алдаа гарч байгаа мөртлөө унжахта Педро Поррод гаргаж иж байгаа. Педро Поррогийн тоглооны мэдрэмжтэй хэдийгээр Маркос Llorente маш сайн тоглогч ч гэсэн Педро Поррогийн хурд голын мэдрэмж бол энэ дээр маш хэрэгтэй байгаа. 2021 санжин юу төрүүлдэг Ла Лигт Атлетико Мадрид төрүүлдэг үйлрэлт бол хэм бүр галзуу солиотой байсан шүү дээ. Маркос Llorente төвийн агс дээр тоглоод 10 гаруй гол 10 гаруй ассист. Тэрнээсээ хойш бол яг тим тоглолтыг бол үзүүлж чадаагүй байгаад байгаа. Тэгээ сая бол Педро Порро оронд нь одоо тэр давталгааны тоглолтыг үзүүлж бас гайхамшигтай амжилтыг бол үзүүллээ. За ингээд 2 дахь удаага шүгэн дөрв шалгагдсан байсан. 2 дахь удаага финалдаж байна. Амжилт бол боллоо. За дараагийн тоглолт бол Аргентин Англи гэж одоо аимшигтай тоглолт байгаа. Миний хоолой бүр. За тэгээ ерөнхийдөө тэтгэгч Socialby хамт олондоо баярлалаа. Одоо тоглолт таах 3 тоглолт үлдлээ. Та хэд мэн Socialby app-ийн нэмэлтсээр ороод үлдсэн 3 тоглолтын үр дүнгээ таацгаагаарай. Тэгээд 3 супер ялагч тодорно, нэг нь PlayStation 5 аавна, нэг нь оригинал jersey болон ширээний хөлбөмбөг. За тэгээд 3 дахь ялагч нь Adidas Trionda буюу одоо энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээний албан ёсны бөмбөгний эзэн болно шүү. Тэгээд та хэд мэн идэвхтэй оролцоорой. Match the recap event итгэжээр ажиллаж байгаа Socialby хамт олондоо баярлалаа. Одоо 2 дугаар үлдлээ.